Зохиолөгдсөн Баатрын цэрэн дандав. Урт намар. Болсон явдлыг өгүүлсэн холын дурсамж. Тэр жил юмдаг. Манай нутагт онцгой сайхан намар болвоо. Байгаль дэлхийн налгар сайхан өдрүүдэд харамгүй дэлгэж, найр хурмын дуу тасрахгүй шахам үргэлжилсээр нарны элч ээлтэй сайхнаар ээсээр ёстой л тос даасан уяг цатгалан өрөмдсөн шаргал өдрүүдийг бидэнд бэлгэлж байв. Хярд сэрвссэн боловч доод гол өвөр говь зунаараа шахам дууны артна. Айлууд ихэнх нь хяраас нүүж намаржаанда буусан цаг. Дардамт гашууны буудал бууц бүхэн айлаар дүүрч тэр их ай сав нутгийн núгэлэх шаргал дэрсцэгс хужир мараа дов сандуул ихтэй булаг шанд булан тохойгоор нэгдлийн мал сүрэг багтаж ядан багширч байх нь хайта юу ч гэхэв. Намрын намарт ингэж л байдаг даг их шиг нутаг минь налайж дуниардсан хэвээр. Нүүдлийн шувууд голын тохой нуурын эргээр ганганалдан бяцхан дэгдэхийнүүд нь дальжигүрэн дэлгэн ойр ойрхон нисэн бууж холын аянд гарах бэлтгэлээ базаана. Тогрууд талд явглан дохилцож үхэр огтн хүртэл өвөлд бэлдэж хөөөгөө зөөн харайлдах нь орчлонгийн жам буцаж буй цагийн аясыг хинч сөрж болдоггүйг хэлэх мэтэ. Бороо хаяа орж уулс бодонтох бөгөөд их хайрхан тийшээгээ цас болон орсон харагдана. Гэвч манай голд сүл дахин тавглаж хөдөө тал руугаа таан хэнзлэн хонгор шаргал өдрүүд налайсан хэвээр хүн зоныг тайвшруулах мэт тосон шаргал нар ээрсээр л байлаа. Олон жил өнгөрсөн ч адал явдал дойлянтай тэр урт намар одоо ч санаанаас гардаггүй юм. Бид хэд дөнгөж 7 настай байв. Манайх ар хяраас нүүж гашууны хөх толгойд буусан байлаа. Хонион хайрхны билүүд хариулна. Зунжинга хярд байсан мал их хужирсгаагаад юмлвал мараа ихтэй голын ширэг сандуул руу хошуураад эргэн тойрон буусан айлуудын олон суур хоньтой холилдчих гээд сандрахах тул эгч минь өглөө эртлэн бэлчээж алсхан гарна. Ээж архины шилэнд цийдэм хийж хідэн хааруул боорцог эгчд өвөртлүүлээд явуулдагсан. Оройхон хэрд ихийн билээс тогтуухан наашилсан хонин сүрэг гол руу дөхөж ирээд усны үнэр аван цангаснаа гинт мэдгүй гэлтэй хошуурн дайрахад цаад талаас нь мөн л айлын ундаасан мал орж ирэн нийлж шах уян болно. Голын цаад биеинд төрүүлэн гарч хонио алсуур угтан хашисхийн хантал услаад хужир мараа хэсэг долоолгож угаад зөөлхөн хөдөлгөөд хотолчихно. Оройн сүү сайл саахалд зөрүүлэх ажлыг ээж эгч хоёр минь амархаан нугалчихна. Газар дээр ганц ах маань цэрэгт мордож хотод албаа хаагаад хавар халагдж ирсэн ч тэндээ ажил хийхээр болсон гээд ээжийг минь ойлуулад эргээд явчихсан юмдаг. Том эгч маань өнгөрдөг өвөл хөвч рүү айлын бэр болоод бас л ээжийн нулимсыг нэрвэлсээр одож билээ. Ингээд аав ээж баг эгч бид дөрөв бүл муутайхан аж төрж байлаа. Би айлын одхон хүү болохоор эрхлэхээс өөрийг үл чадаж ажилд нэмэргүй хоолны сав гэгдэн. Ойр хавийн айлуудын багчуултай гол дээр огтон зурм боцлогны нүх рүү ус цутгаж тоглож наадаад л өдрийг барандаа. Булгийн цаахантай дэнж дээр аавын хүргэн дүү бааргүй ахынхаа буусан байв. Түүнийг жаах ах гин. Уул нь жаахан ах юм л да. Бид л жаах ах гэж хэлсээр сурчихсан юм. Гэхдээ жаахан ч хүн бас биш ээ. Сумын заан цолтой томоос том ханхар биетэй хүн.
Тэднийх нэгдлийн олон сарлаг хариулна. Зунжинга хонь ямааны нимгэн цагаан өр мэдээд уйдчихсан би сарлагийн дарайсан зузаан шар өрм идэх гэж тэднийхээр өглөө үдэшгүй гүйдэлтэй болсон бөгөөд нэг удаа сүрхий гэн алдаж тэднийхэнд шоолуулж билээ. Өглөө гүр юмдаг өрм идчих санаатай гол гаран тэднийх рүү гүйгээд ортол авгагч жажаа маань за өндөр ахын данхар хүү гараа тос гэхэд нь би өөрөө ч мэдсэнгүй багны хоёр талаар гараа сарваажээ. Жаажаа маань мэдсэн чи намайг шоглох гээд хоёр гар дээр минь томоос том зузаан шар өрм сүүгэн туслуулан байж тавьж орхиод жуумалзаад цаашаа эргэв. Би ч өрмнөөс нэгэд долоочхоод өөдрөө хөдлөх гэтэл болсонгүй. Багнанд уяатай байгаагаан мэдлээ. Ингээд тэднийх нэр нэг бөөн инээдэм надад ханиадан болж арайхийн аяганд өрмөө хийлгэж байж суларч билээ. Олон үхэр саадаг тэднийх идээ цагаа өрм ааруул сүү тарган чухмал хаяагаран гартал бялхаж байдгсан. Хожим тэднийхээс 3 тугалтай үнэ худалдаж авснаар манайх зөндөө их сарлагтай болсон юм. Зайн ч яах вэ? Тэр намар манай голд их олон найр хурим болвоо хөрхий. Манай нутгийнхны сайхан ёс заншил бий. Зуны сүүлээр хадлан өвсөн ахиухан бэлдэж, малан өвсний сор усны тунгалагт бэлчээн тарх хүчийг авахуулаад цагаан идэ айрг шим арзан нэрмлэн аривтайхан базааж аваад намарт хүүхдийн дайхны найр залуу хосын хурим өтгсийн насны ой гэдэл ёстой гол усаараа найрлаж гарна да. Манай нутгийн намрын найр гэдэг айдамж сайхан болно шүү дээ. Тэр найрын ёс заншил дэгж аяг дүрм журм гэгч нь ёстой л хэнч зөрхийн аргагүй тогтсон хууль байдгсан. Ерөнхийдөө нүүдэлчний ахуйн том өв соёл байлаа. Альва найрын аман урилга заллагыг аль хэдийн айл бүрээр өртөөлн давхиж түгэн. Найр хийх гэж байгаа айлын бэлтгэл ажил гэж тунчих. Хүн бүр шин дээл хувцас соёулж, гэр орондоо шин дээвэр үрээс барьж, боо борцог хоол шүүсэн ёслол хүндэтгэлийн байдалтай бэлтгэн саахалт айлуудаас ширээ сандал хэрмэл тойрволго нэмж, зочдын морины уяа хэцийг хүртэл шинээр хийж чангалан бэхэлнэ. Ингээд бэлэгт сайн өдөр ирэхэд өтгөс буурайгаасаа идэр залуус балчир нялхас хүртэл хамаг амтэн цэцэг мэт гойж гоодон сайн мордоо барьж унан сайхан эмээлээрээ гайхуулан цуглараад уртын дуу уул ус толгодгүй дамнан цангинаж бэлтээ хөлтөөхөн бэлдсэн идээ цагаа айрг шим мах шүүс бэлэг инжээрээ гайхуулсан нүнжиг тэйхэн найрын төрлөгт нутаг ус маань тэр аяараа умбан байж сон чилж сүл тасартал намаржингаал үргэлжлэн шүү дээ. Айдамж сайхан шүү. Аавынхаа завлаан дунд суугаад нутгийнхаа найрч түмний их төрлөг өвөрмөц сонин хөг аялгауг чих тавин сонсон байсан нь одоо бодоход эрх танхи балжирхан үеий минь сониучхан гайхшрал төдий биш. Энхэн насанд минь алдсан завшаан тайхан хувь зохиол байж шүү. Хэд хэдэн найранд ингэж аавыгаа даган очиж баясахдаа идэ будаа чихэр жимсэнд умбан үе тэнгийн жаалуудтай хэлхэлдэн хандлаа наадахын хажуугаар өглөөнөөс үдэш хүртэл söнгөөс сөн дамжин ихшиглэх тэр их дуун төрлөгт өөрийн ирэхгүй автан ертөнцийг мартах шахаж байлаа. Дуустгүй яасан ч олон дуутай юм. Цуцдаггүй ямар ч сайхан хоолойтнууд юм. Чилдэггүй яасан ч их далай шиг сөн юм. Жаргадаггүй яасан ч өргөн найр юм бүү мэт. Хэд хоногийн дараач найрын дуу
чихэнд хадаад л байсанс. Ийм нэгэн сайхан намар цаг налайж найрлаж байх удаар манай голынхныг цочоосон нэгэн явдал болбоо. Тэр нь жаахахын хариулдаг үхэр сүргийн нэг том хар бух гашууны боомд галзуурсан гэх тухай мэдээ байлаа. Юу гинэ? Бух галзуураад аа? Хэний ямар бух? Хаан тэрв? Güч юу болвоо таминэ? Сонсон хүн болгон гайхаж энэ түгшүүрт мэдээ айлаас айл дамжин хаврын түүмэр мэт дорхноо тархав. Нэгдлийн данстай оноосон эзэнтэй боловч хэний ч захиргаанд ордоггүй хэдэн сайхан бух байдаг бөгөөд сүргэн алсуур бараа засгийн намайг хэн хэлэхв гэсэн шиг өөрийнхөө тааваар залхуу таяа алхаж явдагсан. Тугал байхдаа зэлнээс чагтлуулж хүний эрхэнд байснаа одоо таг мартсан бололтой морьтой хүн давхиж очин хаа хож болоход дуртай дургүй толгой сэжлэн хөдөлж ядан байх нь арга барагдмаар. Үсэг хялгасыг авах чаргагүй хаварт хөөврөн хөндөрөн өөрөө салж унана. Олон жилийн хур савгтайгаа явж байгаа нь авраг амтан алгуурхан гулсаж буй мэт харагдана. Ийм нэг хідэн сүрхий амтад хэний ч гараа тусаар байхагаад байгалийнхаа зөнгөөр хэдэн үнэгээ хэдийд хээлтүүлхээж бас хүнээр заалахгүй. Намар оройшход сүргээсээ тасарч хярд үлдэн тошж өвлждөг тэр том хар бух энэ жил яагаад доодголд буугаад ирснийг чухам яагаад галзуурах болсныг ч хэн ч мэдсэнгүй. Гашууны боомын том ганганы эргийг мөргсөөр юучгүй нурааж орхиж гинэ. Хавь орчинд харагдсан хүм мал юул байна улаан арим дайраад байгааг нь гэлцэв. Урд нь тэгж бух галзуурч байсныг сонссон хүн байхгүй нээр чухам галзуурхаараа яадгийг хэн ч мэдэхгүй байлаа. Тэгтэл болхон байлаа шүү. Өнөө гайхал чинь гол өгсөд ирж байна гин тамин гашууны бэлжирт байх мээрэн сонмын баг гэрийг юучгүй боснуулчихж гин. Ганц ч бүтэн өн хан үлдээгүй юм баха. Өөрөөсөө явган нүцгэн зугтаж саахалтаа бараацсан бах. За жамцын тэр хоёр хүү хөөж явуулахаар чулуу өвөртлөн давхиж очоод золтой л самруулчихсангүй морины сайнаар зугтаан гарсан гэнтэй. Галзуунд бүр гаарсан байна гин. Айлын чөдөртөө морилуу дайрч мөргөөд гэмтээсэн гин. Тэр нь үхлүүд хэвтэж байгаа гинэ. Гэх зэргээр л түгшүүртэй мэдээ дуулдаж гол усаараа сандралдаж эхэллээ. Айл амтан хүм малын хөлөөс өнөөхийг холдуулах гэж хэдэн морьтон өмнөөс нь очсон боловч юун хөөж явуулах мантай. Өнөөх чинь нүд нь улаанаараа эргэлдэж амнаас нь хөөс шүлс саврин улайрсан амтан хархирч хүрхэн дайрч тэд яаж чадсангүй гинэ. Ийн үлгэр домог шиг юм яригдж эхэллээ. Балжир багын зан юм хойно галзуурсан бух харгасан ямар хүү юм байдаг юм бол гэсэн сониучхан бөгөөд айцтайхан бодол намайг эзэмдээд нойр хүрэхгүй байлаа. Маргааш нь ашгүй өнөөх айхтар амтныг олж харахаар аав намайг дахуулаад гэрийнхээ хойдох хөг тулгаан хадтай хамар дээр гарлаа. Ойр тойрондоо хамгийн өндөр гэгдэх энэ толгойгоос орчны юмс алган дээр тавьсан мэт тодхон харагдана. Хоёр талаас нийлэн бэлчрэлсэн дардамт гашууны голын үргэлжилсэн их айсав нов ногоонороо бөгөөд дэрс нь хөвөө хязгааргүй шаргалтан холдож мал сүрг тоо томшгүй багшрахач. Баруунтай дууд хайрхны их сархиат уулс үргэлжилж урагшаа харахад гашуун нуур дэрс зэгсэн дунд цайвилсан захаар нь тэмээ үхэр адуу холилдон бараантаж айлна гэж ялгахад бэрх бөгөөд хаан юу байгааг олж мэдэхэд хэцүү санагдана. Зүүн тийш алсад суунаг хөх хөвчийн нуруу сүүмэлзэж хойд талд их хайрхан оройгорон будантаад сүртэй наргагүй дүнхэн. Ямархан их улсын дунд ямархан уудам өргөн зайд оршин билээ бид.
Аав хойд голын их дэрсийг хэсвлээд баахан дурандав. Хаанаас юу олж харахыг би дагуулan ажиглаж битүүхэн айдас төрөх боловч бас сэтгэл минь яарч догтлоод байлаа. Тэгснээ баруун хоошоо зааж тэнд байна. Өнөө золигч нь гээд дурангийнхаа харааг тогтоон амьсгаагаа түгжиж хэсэг хөдөлгөөнгүй боллоо. Аав их л удаан дурандах шиг санагдахад тэсгэл алдан би харъя аава би харъя гэхэд байз гэснэ. Цус гэж хэмээн амандаа юм өглөж бүвтнүүд удаад л дурандаад л байх юм. Би харъя л да аава. Би хармаар байна штэ. За чи хар та гэж дурангаа надад өгөөд хоошоо сууж гаансандаа тамхи нэрж эхэллээ. Таталт сайтай дурангаар голын хойд биений дэрсний адаг руу ойртуулан харвал бүүцэгт хар гэхэд хар биш хачин том халтар саарл амтан их дуу гарган хархирч тоос манарган эрг ганга шөргөөж байна. Элс шороо шавар шавхаа юу л байна бүгдийг биендээ наасан бололтой танигдхийн аргагүй амтан сүртээж гэж ювхв. Хэдэн ноход тойрон боргоож байна. Пүүх энэ аймаар амт манай гадаа хүрээдрвэл яана гэхээс миний айц хурч эвгүйцэж байлаа. Өлзитийн дэвсэг дээр хонь хариулж явхад жаахахын хариулдаг олон сарлаг дунд хэвтэж байдаг өнөөх сүргийн манлай сайхан хар бухажээ. Хайран амтэн энэ одоо яах вэ? Энэ хавийг юу ч хүү самарвал хаашаа зогдох вүлээ? Энийг дийлэх амтэн лавл манай нутагт байхгүй те. Сүхтан бахын улаан трактор дийлэх болов уу яах вэ гэсэн гинэн бодол айдас хоёртоо эзлэгдэн дунгаас нүд салгахгүй харж суулаа. Нэлээд холхон довцог дээр хэдэн мартин алсуурн тандасгийн харж сууцгаах нь манай голын залуус голдуу ирчүүдгэн дэм. Тэд галзуурсан гайхлыг гэр бойронд нь ойртох шинжтэй болвол мориндоо мордцоон угтан очиж чулуумад шидлэн өдөж хоргоож дайраад ирэхээр нь зүгээ буруулан зүхтаахад өнөөх нь мортингуудыг гүйцэх бүж хөөгөөд нэлээн хол дагахаж. Гэр орноосоо холдуулах гэсэн ядсан арга хэрэглэж байгаа нь тэр шүү дээ. Хавийн мал адгуус хүртэл зөнгөөрөө мэдэрч сарлагууд ойртохчгүй сүүлээ өргөн зугтаж морь мал хамраа дуугархан дэгэлцэж байлаа. Ноход хөрхий гэр орон эздэд хамгаалах санаа таж айгаад ойртож чадахгүй холуур тойрон дэмийл хоолойгоо цуцтал боргоо хажээ. Иймэрхүү дүр зураг олж үзээд аав бит хоёр хөх толгой дээр орой болтол дурандаж билээ. Манай голынхан яахаа мэдэхгүй гайхширч хүүхэд багчуулаач гэрээсээ гарах хам боллоо. Мал сүргэн тэр хавьяас холдуулан унаа мордоо гадаана уйж болохон байвал хаа нэгтээ зугтахад бэлдэн түгшүүрт байдалд ороод байлаа. Гашуун бэлчрийн зарим нэгэн айл санд минд ачаалаад цагаан гол тахилт руу нүүсэн сурагч гарлаа. Хөгшчүүлийн ярьснаар бол дээхэн үед баруун хязгаараас хасгийн дээрэмчэд манай нутг руу уухайлан дайрч дээрэм тонуул их хийдэг байсан тухай олонтой сонссон байв. Тэрхүү түгшүүр жилүүдийн адил шахуул юм болж шөнж тавтайхан унтж чадхаан боллоо. Манай голын ирчүүл хоёроо нөгөө гайхлыг сахиж нүдний хор гарахгүй сэрүүн хонцгоно. Аз болоход хөөрхий тэр амтан шөн сэлгүүцч түүвэх нь харин ч гайгүй юм аа. Ногтод ээрвлэн дэрсэн дотор хончхоод өглөө гэгээ орж нар мандснаас хойх нь өнөөх гай төвчн нь гаарч улангасан хүн амтан мал сүрэг хаан байна. Тэр зүг рүү хархирч мөөрсөн нүгэлдсэн том амтан лүг шогшохажээ. Ингээд морьтой залуус амдан очиж бухтай тулдах тулаан анайл эхэлнэ. Заримд нь зугаатай л ажил бололтой. Иймэрхүү маягаар 5-6 хонс юмдаг. Аав бит хоёр өдөр бүр хөх толгой дээр гарч галзуу бух дуранддаг ажилтай.
Өнөөх маань тэгтэл өдөр өдрөөр манайханд ойр тоод л байлаа. Аав заримдаа мордоод явна. Галзуу бухыг харгалзаж байгаа хүмүүс дээр очиж баахан ярилцж байгаа л ирнэ. Чухам юу гэж ярилцж байгаагаа үл хэлнэ. Ястай зовлонтой амтан нэг байна. Яандаа энийг. Ямар нүгэлтэй болоод ийм өвчин тусавдаа чааваас гэж толгой сэгсрэнэ. Иш энд ямар юмных нүгэл байгаач үлийн лайтай ламтын юм чааваас хэмээн ээж минь халаглана. Оройд алтан гэрэл судраан барин гэрээ 3 тойрч залбирна. Хөөрхий зовлон тамтны үйл лайг нэмгэлэхэд багч гисэн нэгүсэл боловжин хэмээн наминчлан бодсон эх хүний өрөвч нинжин сэтгэлийнх нь хайлалаач. Харин жаахах жаажаа болон манай голын бусад хүмүүс юу бодож байгааг бүү мэд. Жаахах шаварт унсан шарын эзэн болохоор өглөөд эртлэн мордож өдөржингөөл өнөөхтэй хөөцөлдөн хашиж наан цаана гин. Баагууд хавцаа би булгаас 3 бетонд ус аван эргэж хартал жаахах манай руу ирж яв харагдлаа. Би ч хэрэг дурлан ухс хийж усаа цалгиулсаар төрүүлээд гэртээ орлоо. Аваа ээж жаахах ирж байна. Өө тийм үү гэж ээж тогоонд усхийн цай тавилаа. Жаахахыг орж ирэн үүдэнд түдэх хооронд царайг нажиглавал нэлээд шийтсэн бөгөөд цөхөрсөн байдалтай харагдана. За өндөр ах минь энэ туучийг одоо яадаг вүлээ? Та нэг шийд хэлж үз. Энд чинь орчлон түүгийнх нь байна. Нэг тийш нь болгоё. Хай. Бэрх амт юм а. Өддий наслахта сарлаг галзуурч байгааг үзэх нь байтугай сонсоочгүй. Ямар гээчийн муу ёрн ирэхээрээ ингэдэг юм бол хэмээн ундуцч баруун хоймор гарч суунгаа хөлсөө арчаад өврөө уудлан дугуй хайрцагтай тамхи гаргаж сонинд оров. Та нэг шийд хэлж үз. Нэг тийш нь болгоё гэсэн нь шулуухандаа хэлэхэд энэ гайхлыг цааш нь харуулахгүй бол болохгүй. Та зөвшөөрвөл гэсэн аргадсан өнгө аястай гуйлд байлаа. Аав гансааван тосгуурлуу тогшоод тамхи нэрж асаанга. Цус гэж. Энэ сүрхий анжтын гайгаар сүүлийн үед чон галзуураад байгаа. Тэр золиг чонын хор идмээргүй юм да гэж хэлэн бодол хийлснэ. Хизээний сурсан зангаараа батхтай нүрээ хэсэг маажж илээд тамхиа угсруулан баг болов. Хэдийгээр жаахахын өөрийнх нь хариулдаг мал боловч яах ийхэн ааваас ирж асуудаг нь бас учиртай байлгүй. Тэгэхэд аав маань 50 дөнгөж хүрээд л эд сайхан тогтсон насан дээрээ байсан үе. Бас ч гэж халх голын дайнд оролцож зис 5 машинаар ар талаас фронт руу зэвсэг зөөж дарийн утаа үнэртэж бөмбөгдөлтөнд олонтой орж явсан эрх хүн. Бурхан ивээсэн үү, эрийн хямар тэтгэсэн үү, аль эсвэл нутгийн сүрлэг хайрхан хүүгэн авралдаа авсан уу? Ямар тач дайнд яваад шалбар хайжгүй ирсэн азтай л эриим гэнлээ аав минь. Цэрэгтэй жолооч байхдаа санитарын курст давхар сурч халагдаж ирснийхээ дараа биж алтай суманд санитар хийж явсаар 59 онд нэгдэл анх байгуулагдахад нэгдлийн гишүүн болж мал малсан гэдэг юм. Нутаг усандаа нэр хүндтэй, альва асуудал дээр гол алдахгүй байж чаддаг, амьдралын хар ухаантай, хад сууж хал үдсэн хүний бодол саналын сонсъё. Нөгөө талаар том хадам ах нь учраас асуудлыг зөвлөхгүйгээр шийдэж хараахан болохгүй гэж бодсон юм баха. Жаахах санаа алдаад цай болгох зураа. Сумын малын эмч дүүгээр хэл өгөөд ирэх шинжгүй 5 хонлоо. Сураг сонсохноо нь Улаанбаатар явсан дуулдана. Эндээ л асуудлыг шийдэхээс гээд аав руу харснаа. Төл сайтай. Товэр биетэй уул нь бол хангай шиг сайхан мөрөөрөө амтансан. Нодны хэрээс буулгах гэж бууж өгөөгүй тошоод өвлжсэн юм.
Өнгөрсөн өвлийн хүүтэнд өлсгөлн чонын сүрэг зоогөлжсөн байлгүй дээ л гэж бодож байлаа. Хавар дээшээ цусланд гарсныхаа маргааш нь өлзийтийн эхэнд гараад дурандж байтал бүх цасны адаг руу ногоон ширэг дээр юу ч болоогүй юм шиг хэвтэж байна лээ. Эддэ мөнч мундаг амтэн шүү хөөрхий минь. Гэхдээ харамсах, хайрлах, бас бахархах өн аяс сэтгэлийнх нь мухард аяндаал төрж байгааг царайнаас нь харахад илт байлаа. Аавч бас харамсангүй. Мундагаар барахгүй хямартай амтэн. Чухам яагаад галзуу гэдэг л миний бодлоос гарахгүй байна. Энд ойртоод галзуу өвчин халдаач хамтан байх биш. Өөр юунаас болов гэж бодоод олохгүй байна хэмээн нүрээ шудран хэсэг маажснаа. Одоо яал тавих. Харсаар байтал галзуу бухын хөлд гол усаараа сүйдэл тэнвш. Ус тахаас өөрцгүй. Өөр аргагүй баар минь гэж жаах ах руу шийдэмгий хараад дээлээ эгэлдэргэлэн бослоо. Жаах ахч бас бодоод тэрнээс өөр олигтой шийдэл олж чадаагүй болол та. Өөрийнх нь санааг дэмжсэнд цаанаа талархангүй байлаа. Одоо тэгье дээ. Харин яаж шүү цааш нь харуулах вэ? Энэ туучийг тэгэд. Хайрын сайхан бух минь. Ингэж дуустдаг байж хэмээн халаглаад бослоо. Чи санамд очиж хэлэх. Бууга аваад манад хүрээд иргэ. Олигтойхон морь унаа гэж хэлээрээ цаадах та. Чи бууга аваад том халиунаа мордоод хамт хүрээд ирэх. Одоо яа ихэв. Буйн томал руугаа буу шагаах хэцүү цаг бас ирдэг юм байж. Бууд хаас өөрөөр цааш харуулах арга даан чалга. Ингэхэд тарвах бууддаг муусан халиаврууд зузаан ширээн нэвтэлж дөнгөх нүггүй юу? Галзуурсан ч гэсэн мал юм шүү дээ хөөрхий минь. Тамлалгүй хэн шиг нэг цааш харуулчих юмсан. Ингэж хэлээд ханын толгой төлгсөн халиавраа авч сум хайхаар хомрын авдраа онгочж эхэллээ. Нэгдлийн адуучин содном ахынхаа манайхаас урагш хол саагал хэртэй газар нуурын хөвөний дэрсэн дунд аавынхтайгаа хоёр гэрээр буусан харагдана. Содном ах нас 40 дөхөж яваа морин дэрмгийн идэрхэн эр. Эд гурав нөгөө гайхлын учрыг олох нь тодорхой боллоо. Ямар тач айхтар дайсныг дарахна гэхээс би тэрвхэндээ аавараа бахархаж муу эр дайнд хөөрхөн үлгэрээр өөрөө баатрын дүрд хувирчаад онголцож байв. Аваа та тэр галзуу бухын хаана буудах юм аа? Та яг тарав бууддаг шиг хулхаар нь буудвал тэр муу сүүл нь гоцгоноо л үхэндээ. Та эсвэл урдаас нь очиж байгаад яг духруу нь буучих. Жаахах содом ах хоёр бас буудах юм уу? Хүй. Тэгвэл та гурав 1 2 3 гэд зэрэг буудаарай. Тэр муу галзуу бух нүдний хэлаагаад ястай нам үхэндээ. Ээж юм ойд сууснаа. Нүглэгэм чи дут гэснээ аавд хандан. Яадаг вүлээ? Болох юм уу эн чинь? Та болгоомжтой байгаарай. Галзуурсан амтэн чинь яаж ч мэдэн шүү. Битгий хамаагүй ойртоорой. Бурхан минь. Бурхан минь. Нэгдлийн мал буудлаа гэд цаадуул чинь бөө юм болох вэ? Одоо яана? Зовлонтой ээдрээтэй асуудал тулгарвал аав дууга хураачдаг зантай. Ээж бит хоёрын хэлсэн үгэлснийг огт сонсоогүй юм шиг бууныхаа гол төмрийг сүмбэдэж овоо арагийн байн шагааж харан тамхи угсруулан бодол болж суулаа. Ээж аавыг дандаа та гэж дууддагсан. Насаар хол зөрөөгүй боловч эр нөхрөө өрх гэрийн маань ноён нуруу үр хүүхдийн минь эцэг гэж хүндэтгэн дээдлэх хатан ухаан ээжид минь байсан юм билээ. Бидний нүдэн дээр тэр хоёрын хэрэлдэж маргалдж байхыг би лав үзсэнгүй. Ээжийг уцаарлангүй байхад аав тамхиа татаад л тайван гэгчин сууснаа ямар нэгэн өөр зүйлд анхаарлыг хандуулад ярианыхаа сэдвийг өөрчлөн бухимдлын зөөллөн. Нэг бол дуугүй л бодлогошрон сууж тамхиа байгуулангаа
Чиний зөв дөөхөө гэх шиг ухаарлын зөөлөн харц илгээн. Ээж тэгсхийгээд тайтгаран аавын арганд орчихсон инээлдэж байтгсан. Харин аав уурлахаараа ээжийг биш өөрөөс нь холхон байгаа ах トゥ нарынхаа хэн нэгнийг далдаас зэмлэж сургамжлана. Эсвэл бүр дээшээг алсхан загнаж энэ нэгдлийн хэдэн дарга нар хүний огт бодохгүй мөртөө мал минь дүүл гэзгэх юм. Мал нь манайс илүү үнцэнтэй болсон юм байх. Тэгэхдээ эн чинь бид бүхний малыг хурааж авчгаад инг хэрэг байгаа мó? Бид малгүй байсансан бол эд ямар элэнцгээрээ нэгдэл байгуулах юм бэ? Амны мал өсч болдгоо хэрнэ. Нэгдлийн мал үхэж болдгоо. Хяасан айхтар дүрм зохиосон улсвэ эднэр чинь гэж суuna. Цаацраанда мал нийгэмчилж нэгдэл байгуулахад тэмч дуртай байгаагүй нь мэдрэгддэг юм. Заримдаа толгойтой хідэн үсээ авчих брэдх олдохгүй донгоргоор хусцуухад эд болохоор хоныг цахилгаанаар хяргана гэж донгосох юм. Тэгсэн мөртлөө бас малын ноос дутаалаа гэж загнах юм. Хий юм бэ эднэр? Тэр ноосоор нь би ямар тоорцог хийгээд өмсчихсэн байгаа биш. Гэх ч юм уу аль эсвэл хөөёрөө энэ манай дарга нар өөрсдөө огт амсдгүй юм шиг нэрмэл нэрлээ гэж айлын бүрхээр хураасан гэгчв. Хүсн нохойн бааснууд гэж нүрээ хүр хийдэл урах шахуу хэд маажснаа алгаараа баахан үрнэ. Ихээхэн бухимдаж байгаа нь тэр. Ээж энэ үед нь аль болох тайтгаруулахыг хичээнэ. Та цайгаа уу гэж том хүрэн бор тогшинд агтайхан улаан шаргал цай хийж хоёр гардан барихад шуналтайхан хэд сайн ойжлон болгоод тайвширч эхэлнэ. Тэгсгээл чимээгүй болно. Хормын дараахан тэд юу ч болоогүй юм шиг эгэл амьдралынхаа эгэл түүхийг хөөрөлдсөн шигээ инээлдэж орчлон гихч их дайдын дунд босгосон хувь заяаныхаа лавирэнд гангар гунгар хийн аз жаргалтайа сууцгаах бүлгөө. Тэр дуйлаант намрын хамгийн хэцүү өгөөд сонирхолтой үйл явдал тэр өдрөөр төгсгөл болов. Өнөөх үүлийн үрт зовлонт амтныг амгалангийн оронд илгээх хүндхэн ажлыг ааваар ахлуулан манай голын хэдэн эрчүүд гүйцэтгэж билээ. Галзуу бухыг голын ай саваас холдуулах гэж бөөн явдал болж залуус голдуу эрчүүд хамаг сайн мордоо барьж унан наадамд явах гэж байгаа юм шиг л хөөрцөглөн давхилдав. Буханд ойртож очин чулуугаар нүүлгэхэд өнөөх гайхалч нь мордонгуудыг харихран хөөж хэсэг хараагаад бахардан зогсох бөгөөд аврал ирсэн мэт аимшигтай дуугаар хаяа мөөрч байгаа нь өрөвдмөр. Ингэж олон дахин өдөж хоргоож дагуулсаар гашууны голын урд арг толгод руу орон бараан тасрав. Манай тэр хавийн хүүхэд хөгшөд айлын авгаачвал нийлсэн сүрэг хүмүүс хөх толгойн орой дээр гарч тэр явдлыг харцгаан өдрийн хагасыг авцгаалаа. Хөөрхий тэр бухыг голын хөвөөнөөс нэлийн холдуулж аарг дунд аваачин уучрыг олсон гэлцэх бөгөөд энэ тухай ааваа сонирхон та гурав зэрэг буудсан уу тэр бухыг хэмээн олон дахин асуугаад огт тоймтой юм ярьсангүй. Миний хүү тэм юм сонсож яах нь вэ? Муухай юмыг хэлэх, харах, сонсох нь биеэр үлдсэн нүгэлд тооцогддог юм гинлээ. Жаахан хүүхэд байж битгий хэрэг дурлаад бай гэд хавтуулсангүй. Миний санснаар яг яаж цааш нь харуулсан бол духруу нь буудсан болов уу? Гуруула 1 2 3 гэж зэрэг буудсан болов уу? Галзуу бух үхтэй яаж өгсөн бол гэд зөндөө сонирхолтой асуултууд миний балчирхан настай минь хамт хаалттай үлдсэн билээ. Юутайч хөөрхий бухыг амьгүй болгоод керосин, бензин асгаж шатаасан бөгөөд үлдэгдэл сэгийн газар гүн ухаж болсон тухай дараа нь би аавын өчиг мэдүүлэхээс сонссон юм. Юм өчиг мэдүүлэг билээ гэж юу? Галзуурсан бухыг дарсан энэ явдал 9 сарын сүүлчээр болсон бөгөөд дараа нь манайх салж нүүгээд тахилтын аманд буулаа. Алдаанхны нүүдэл дуусах биш тийм.
өвлжөөрүүгээл ойртоод байгаа нь тэр. Гэвч намар налайдгаараа налайгаад өвөл болох шинжгүй л байв. Зун нь хур ихтэй ногооны гарц их сайхан байсныг ч хэлэх үү. Алтай өвөр говьд таан дахин хэнзэлж оройтон орсон борооны чигээр аги ганга тавглаж сүл тасрах яагаачгүй л байлаа. Тахилтын амд бууснаас хойш би номхон халтраа унан ойрд ойрхон хэдэн удаа хонь хариулваа. Цагаан голын хотос, хөвчийн бэл, хоолойн худаг, өвөр гашуун, тамга хүртлэх нутаг тэр аяараа шаргалтан налайж. Ихэд талын минь алтан харган, үхэр харгантай холилдон бутаараа зээглэн нүүгэлтэн. Хээр талын ургамлын дээлэн хувийг эзэлдэг цагаан хялган өндөр ургасныг ч хэлэх үү, шивэн саадаг аги шавагтай холилдон сугсалзаж, хар сүлд зээрийн сүрэг хоньтой нийлэх шахан хамт идээшлэн байсансан. Салхи тайхан өдөр хамхуул олноороо бөмбөрөн гүйлдэж хоньны морь үргээгээд байжвлээ. Нэг удаа хонинд яваад иртэл манай гадаа нэг 69 зогсож байна. Ямар зочин ирсэн бол хэмээн их л сонирвчрхан яваад ортол манай баруун хойморт том сарвчтай малгай бүхий цэргийн хувцастай хүн өвөр дээрэн бичиг цаас дэлгэсэн сууж байна. Барсгар дүүмөртөө шарлан царайтай хямсгар хүйтэн албархуу төрхтэй тэр хүн ааваас юм асуун хариултын нэг бүрчлэн бичиж тэмдэглэж байлаа. Сонсох нэ. Гашууны бэлчирт галзуурс өнөх бухны талаар түүнийг яаж хороосон хэн хэнтэй хамт хороолдсон гэдэл нухацтайхан шалгааж байлаа. Түүнийг та буудсан уу? Тийм ээ, би буудсан. Баатруугай, та үннийг хэлээрэй. Яагаад нэгдлийн мал хамт буудаж хороосон зарим хүмүүсийг нуугаад хэлэхгүй байна? Тэр үхэрчин баар хүү адуучин содном нар бас буудсан гэсэн шүү дээ. Өөр хэн буудсан бэ? Хэл гэж зандрах шахан асууж байгаа нь бүхнийг нэгднэгэнгүй мэдсэн хүний тулгалт байлаа. Манай нутгийн хэн нэгэн нь дээшээ хошуу өргөсөн нь тодорхой болов. Тэгтээ бүр аймгийн сум дундын шүүхэд хандан буугад сумын малчин баатар, баар хүү, содном нар нэгдлийн бухыг галзуурсан хэмээн буудаж хороосон гэсэн матаас очиж бөөн асуудал манджээ. Социалист нийгмийн өмч болсон нэгдлийн малыг ангийн буугаар буудаж хороосон гэмт хэрэгтэнгүүд болох өнөө 3 нэг өдөр 3 өөр нутагт намарчж байхдаа байцаалтанд орж эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдж эхэлсэн бөгөөд бухыг хороосон 3 халиаврын хурааж аван одохдоо дуудсан цагт дуудсан газар ирэхийг үүрэг болгов. Бараг л очихт нь шоронд хийгээд хатаах шахав юм хилээд явсан тэр аймаар хүйтэн царайтай хямсгар хүнийг шүүхийн монхор хэмээдэг ажээ. Аав маань энэ асуудлыг нэг тоосонгүй. Ямар худал үнэн хэлж хулгай дээрэм хийсэн юм биш. Тэртээ тэргүй ил тод болсон юмыг яая гэхв. Түмэн олон гэрчлэн биз гээд хэнэггүйхэн нүрээ шударч суусан та. Гагцхүү урдаа барьдаг ганцхан халиаврын хураачихсан л бухимдж байлаа. Хүүдээ эргцэн тарвганы мах идүүлж чадахгүй хэмээн санаа алдан хэлээд намайг тэрэн биедээ нааж толгойг минь үнэрлэхэд би аавыгаа их өрөвдөв. Манайд бас нэг аман сунаад юу ч тусгаан болсон карбин байсан юм. Хотонд боохайх морилж ирвэл харин сайн айлгадаг чанга дуунаас өөр эд шидгүй тэр бууг би дотроо гинт санаад аваа манайд бас таны том буу байгаа штэ хэмээн аавыгаа тайтгаруулах айдаж билээ. Ингээд хэрэгтэн 3 байн сум аймагт дуудагдж байцаагдан жил шахан болвоо. Өнөөх аймаар хүн гэгдэх монхоргоо машинтаа давхиж ирээл байцаалт авна. Хойтон жилийн хэн намар манайхыг цагаан голын өргөн ширэгт намарчж байхад монхоргоо нэг ирлээ. Тэр өдөр манайхаар хүн амтан олон бууж мартж байсан тул аавыг байцаана гээд гэрээс дагуулan холхон жалга руу 2 санал бариад явхад нь би араас нь сэмхэн дагав. Хүмүүсээс холдож жалганд байцаалт авах гэж байгаа юм гисэн. Монхоргооны баруун ташаанд
ширэн гэртээ жижиг гар бүү байгаа нь айц төрүүлнэ. Тэднийг хад ихтэй жалга өөд өгсөн далд орсон хойно би баруун талаар нь тойрон цаанаас нь харахаар хурдлаа. Аймхандаа гэж хэлэхэд Монхоргой аав ийм нь жалганд оруулаад буудчих гэж байгаа юм шиг санагдаад байсан хэргэлдээ. Хэрэндээ чимээ гарахгүй гэж хатан дундуур мацж мөлгсөөр тун ойрхон газар тарвгуудах гэж байгаа юм шиг л өнгө хэлв. Өнөө хоёр жалган дотор сандал тавиад өөдөөдөөсөө хараа суучихсан байцааж байгаа бололтой дүнгэр ярилцсан. Их ч удаан суулаа. Нэг харахнаа аав газарт хажуулцгийн завилчихсан сандлаа түшин тамхилж байна. Тэр хоёрын тамхины утаа жалганаас цэнхэртэн олгойдож салхины чиг доорн суусан над үнэртэй л байв. Тэгснээ аав сандал дээр тонгоогоод баах юм бичлээ. Удаж өнөө хоёрч босоод хувцсаа засч байна. Монхоргой цэрэг бүсээ чангалж бууга тэмтрэх агшинд за одоо буутхан дээ гэсэн бодол толгойд орж ирв. Муучгүй гартаа чулуу атгачихсан бяцхан зүрх минь түгхийн оволцож хэрвээ аавыг буудвал чарлаад чулуу нүүлгэн шүү гэсэн бодолтой байлаа. Нүдээр нулимс дүүрэн бүрлцээд юм харагдхан болингууд нулимсаа хэд сайн шудран арчаад харвал тэр хоёр тонгойн сандлаа аваад гэрлүү алгаж харагдлаа. Санаа жаахан амарч чулууга шидээд араас нь бослоо. Аавыг минь буудаагүй болохоор Монхоргойг гайгүй сайн хүн байна гэж ойлгоод саяхан бодож байсан бодлоос өөрөө ичлээ. Замдаа тэр хоёр ярилцж явснаа гар барилцв. Ингээд Монхоргой манайд хоол цай идээд явхаар болоход аав авдар уудлан нэг шил хатуу арх гаргаж ирээд хундгалав. Монхоргой дөнгөж амсаад тавилаа. Ажлаар яваа хүн ийм хэрэглэх хориотой гэв. Тэр хоёр сүрхий ходи байгаа бололтой машинд суусан хонь хаалганыхан тэнд инээлдэж юм яриа л байв. Явсныхан дараа юу болов яав гэцгэн манай гэр бүлийнхэн аавын ам руу орох шахан мөн л байцаалт явууллаа. Тэдний хэргийг жил тойрон шалгаад эрүүгийн хэргийн цуцлан бууг нь хураан авч тэнсэн харгалзах шаардлагагүйгээр хэргийг хаасан байв. Сумын нутагт гарсан галзуу өвчний улмаас чон үнэг зарим амьтанд өвчнөө алдаасан гэсэн мал эмнэлгийн онш гарч аа болон нутгийн ах нар маань дээлээ толгой дээгүүрээ нөмрөлгүйхэн салсан нь тэр байлаа. Бидний санаач нэг мөсөн амрав. Гин жаалхан зангийнхаа атхаг бодлоос ичих ухаан тэр үед л төрж чулуу бариад Монхоргой руу нүүлэх гэж байсан тухайга хэнд ч хэлээгүй өнгөрч билээ. Жаах ах содном ах хоёр ч ялгаагүй аавтай адилхан жил тойрон байцаагдан ороогдож гурвуулаа бууга бүр мөсөн хураалгаснаар энэ хэрэг шувтарсан да. Тэр хөөрхий галзуурсан бохны үүлийн лайг үүрсэн хончин баатар үхэрчин баар хүү адуучин содном гурав хожим энэ тухайга хөөрөн ярилцаж хөхөрлөлтөн суухт нь биевэр хэрэг дурлан хөндлөнгөөс оролцож таагруу тэгээд тэр бохыг зэрэг буудсан уу хэмээн нэхэл хатуутай өнөөх асуултаа дахин асуусан боловч тоглоом жоглоом хийгээд тоймтой хариулт өгөөгүй билээ. Сүүлд нь матаасны эзэн ил болсон ч аав маань түүнийг хайхарсан чгүй. Буугаан олж авах гэж хэсэг хөөцөлдөөд бүтээгүй. Хойтон нь цоошин калибр авсан да. Олон жил өнгөрсөн ч адал явдал дуйлаантай тэр урт намар одоо ч санаанаас минь гардгүй юм. Зохилогдсон Баатрын цэрэн дондов. Уншсан Эрхэнбаярын Батторж.